Тэгэхээр жил бүрийн сэрүүний улирал эхлэхээс ахуулаад нийслэлчүүдийн хамгийн их санаа зовоодог асуудал бол утаа буюу агаарын бохирдлын асуудал байдаг. Утааны асуудлыг бол нийслэлийн засаг даргын хувьд бол зөвхөн утаа үүссэн үед нь ярих биш, бүтэн жилийн турш ярьж хийж байж энэс бол салах учиртай юм аа. Бүх нийтийн анхаарлыг чиглэх хэрэгтэй юм аа гэж үзэж байгаа. Тэгээ утааг үүсгэгч агаарын бохирдлыг үүсгэж гол их уср бол гэр хорооллын утаа байгаа. Тэгээ гэр хорооллын утаанаас арилгах гол арга бол гэр хорооллыг орон сууцжуулах ийм ажил байгаамаа. Тэгэхээр энэ жил бол нийслэлийн засаг даргын зүгээс засгийн газартай хамтарч бол олон арга хэмжээ хэрэгжүүл бид нар эхэлсэн. Цахилгааны шөнийн тарифыг хөнгөлөх, суурьшлийн бүсийн улаан шугам татах, нийслэл чиглэсэн иргэдийн шилжих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох комитийн олон ажлуудыг авч хэрэгжүүлсэн. Энэ ажлуудын үр дүнд бол нийслэлийн агаарын бохирдол бодтойгоор бас буурах боловч бид хамгийн сонгодог арга нь бол Дэлхийн бүхэл хотын туршлага бол орчин үеийн дэд үтсэн шийдвэрхий орон сууцны хорооллуудыг бий болгосноор бол энэс гарах учиртай. Тэгээд бид бүхэн бол сая бас нэг шийдвэр гаргасан. Энэ бол нийслэлийн агаарын чанарыг сайжруулах, 1-2 дугаар бүсийн айл өрхүүдийг илүү хөнгөлөлтөө нөхцөлөөр орон сууцаар хангах, нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх сан байгуулсан явдлаа. Энэ сан бол одоохондоо бид нар бол нийслэлийн өөрийнхөө хөрөнгөөр байгуулж байгаа. Цааш та бол сангаа бид өргөтгөж засгийн газраас тодорхой дэмжлэг авна. Монгол Улсын төсөвдөр тодорхой хөрөнгүүдийг суулгах шаардлагатай. Энд бол би их Улаанбаатар хотод сонгогдсон их хурлын гишүүдийг бол хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байгаа. За мөн олон улсын байгууллагуудыг бид энэ сандаа бас санг бүрдүүлэх туслалын үзүүлэлт хийж уриалгах болно. За мөн одоо нийслэл өөрөө аж ахуйн нэгж байгууллагууд энэ санд бол бас нэгдэж орсон. Энэ санг бол өргөжүүлснээрээ бол гэр хорооллыг орон сууц тодорхой одоо нөхцөл бүрдэх юм аа гэж үзэж байна. Манай сангийн зорилго бол урд нь бид та бүхэн мэдээж ирсэн. Сан маань бол энэ агаарын чанарыг сайжруулах 1-2 дугаар бүсэд байгаа айл өрхүүд урьдчилгаа төлбөрөө төлж ипотекийн зээлд хамрагдаж чадах байгаа айл өрхүүдийг нийслэлийн газрын санд өөрийнхөө эзэмшлийн газраа өөрийнхөө өмчилж байгаа газраа нийслэлийн газрын санд нийлүүлэх замаар урьдчилгаа төлбөрөө хотоор төлөвлөх энэ одоо нөхцөлийг хангахад бол зориулсан ийм сан байгаа. За ингээд бид нар энэ захирамжаа гаргасан дараа нь бол энэ санд иргэд яаж хандах вэ? Энэ сангаас яаж зээл олох вэ гэдэг энэ бол журмаа гаргасан байж байгаа. За өнгөрсөн 3 хоногийн хугацаанд бид нар сангийнхаа журмыг танилцуулаад бүртгэлийн үйл ажиллагаа явуулсан. Ингээд бол манай нийслэлийн гэр хорооллын дэд үтсийн газарт бол нийслэлийн гэр хорооллын хөгжүүлэх санд бол ипотекийн зээлийн урьдчилгаагаа төлөвлөхөөр 2000 гаруй иргэн бол хандсан байгаа. За энэ иргэдийн материалыг бол бид хүн судалж үзээд за банкуудтайгаа хамтраад энэ асуудлыг шийднэ. Тэгээ өнөөдөр бол манай энэ сангаас хамгийн түрүү одоо болцол хангасан одон чимэг иргэн. Одон чимэг маань бол нийслэл Чингэлтэй дүргийн иргэн байгаа. Чингэлтэй дүргийн иргэн байгаа. За одон чимэг маань бол анхны гэр хорооллын хөгжүүлэлт сангийн анхны санхүүжилт болох банкнаас авч байгаа ипотекийн зээлийн 30%-ийг бол төлөөж байгаа. Тэгээ одон чимэг танд баяр хүргэе. Тэгээд өөрийнхөө энэ авч байгаа байрандаа одоо аж аргалтай сайн сайхан амьдрнаа гэдэгт би итгэлтэй байгаа. Иргэн одон чимэг таны одоо нийслэлийн газрын санд нийлүүлсэн энэ газар дээр бол сургууль, эмнэлэг, цэцэрлэг гээд Улаанбаатар хотын маань иргэдийн нийтийн үйлчлэгэнд зориулсан ийм барилга, байшин сэндэрлэж таны одоо бас энэ нийслэлд хөгжиж орж байгаа томоохон хувь нэмэр маа гэдэг би хэлэх байна. Ингээд танд бол би төрхүүрийг гардуул тэгээ энэ хажим байлаа. Шинэ өргөө отхонд бол байр авсан байгаа. За баярлалаа. Тэгээд одоо маш их сэтгэл хөдлөж जैन, маш их баярлж जैन. Дэлгүүрээ бүр ингэж шууд авчирна гэж бодоогүй ирлээ. Тэгээд юу яасан? Нийслэлээс маань нэг гэр хорооллыг хөгжүүлэх сан гэж байгуулагдаад тэгээд тэр сангийн санхүүжилтээр ийм байрны орчилгоо 30%-ийг өгнө гэсэн ийм шийдвэр гарлаа гэж сонсоод тэгээд энэ асуудлыг юу яасан? Судалж үзээд тэгээд өргөдлөө өгж бүртгүүлсэн. Тэгээ энэ бол нэг маш цаг үе болсон асуудал гэж би бодож байгаа. Яг тэгвэл бид нар одоо ажил хийгээд хөдөлмөрлөөд идэгтэй тэр нэг нойлогтой ингээд мөнгө хоримтлуулж чадахгүй. Тэгээ бүгдөө л мэдээж нэг гэр хорооллынхан чинь сайхан орон сууцнд амьдрах хүсэж байгаа шүү дээ. Тэгтэл нөгөө мөнгөө хоримтлуулж чадахгүй, урьдчилгаа төлж чадахгүйсэн болохоор ипотекийн зээлэн дээрээс хамрагдаж чадахгүйсэн. Тэгтэл энэ ипотекийн зээлийн маань бидний нөгөө газрыг
газраа бид нар энэ сандаа өгөөд оронд нь нөгөө 30% урьдчилгаагаа төлөвлөж байгаа нь бол одоо маш цаг үе болсон юм ажил боллоо гэж бодож байна. Яг 30% дээр л гацаад байдаг байхгүй. Тэгээд ерөөсөн мөнгө хөрөмтлөх боломж байхгүй. Би ч одоо өргөдөл болсон эмэгтэй шүү дээ. 3 охинтойгоо хамт амьдардаг. Тэгээд хүүхдүүд ч гэсэн ажил хийгээд идэг. Тэгээд ерөөсөн хөрөмтлөл үүсч чаддаггүйсэн. Тэгэл дээр 30-40 сая төгрөг чинь ерөөсөн хөрөмтлүүлж чадахгүй байгаад байсан. Тэгээд ийм сайхан шийдвэр гаргасанд одоо нийслэлийн захиргаа сангийн хамт олондоо маш их баярлж байна. Манай барилгын компани том асуудал бол барилгын борлуулалт байдаг. Тэгэхээр энэ барилгын борлуулалтын дээр бол арилжааны банкудтай хамтраад 8% санхүүжилтээр барилгаа борлуулдаг. 8% санхүүжилт нь бол орон сууцны борлуулалтын маш том хөшүүрэг. За үүн дээр энэ 8% зээлэнд хамрагдахгүй бас ийм боломж нь урьдчилгаа 30% байдаг. Урьдчилгаа 30% маань бүрдээгүй 20% та эсвэл 10% та яг энэ дээр бол бас ийм тодорхой хувь нь хоримтлог байдаг. Бас нэг хэсэг нь бол орлогын тогтмол орлоготой нийгмийн даатгалаа төлж явах хэрэгтэй ийм шаардлага байдаг. Тэгэхээр яг энэ хүн тохиолдол дээр бол урьдчилгаа 30% нь бүрдээгүй байсан. Орлогын хувьд бол 8% зээлэнд хамрагдах юм боломжтой. Тэгээд яг энэ нийслэлийн гэр орооллыг хөгжүүлэх сангаас 30%-ийг ингээд дэмжиж өгч байгаа. Тэгээд ингээд манай шинэ өргөө хотхоноос энэ гэр орооллыг хөгжүүлэх сангаас байр олгож байгаа, анхны байрыг борлуулж байгаа манай компани маш их баяртай байна. Тэгээд цаашид бид нар ч гэсэн ийм үйл ажиллагаа улам өргөжөөд явна гэж баяртай байгаа. Энэ нь бол нийт зөвхөн манай шинэ өргөө хорооллыг биш, барилгын салбарыг дэмжсэн их том арга хэмжээний эхлэл гэж бодож